Хүн бүр эрх үүрэг боломжид ижил тэгш хандах ёстой гэсэн зарчим байдаг ч дэлхийд даяар гендерийн зөрүүг арилгахад 131 жил шаардлагатай. Дэлхийд даяар 400-аас 500 сая жижиг дунд бизнес үйл ажиллагаа явуулж байгаагийн 3.1-ийг нь эмэгтэйчүүд эзэмшиж байна. Монгол улсад 250 мянган гаруй бизнес үйл ажиллагаа явуулж байгаагийн 70%-ийг нь эмэгтэйчүүд үүсгэн байгуулсан. Эмэгтэйчүүд удирддаг жижиг дунд бизнесүүд байна. Энэ нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт бөгөөд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангасан байдлаараа олон улсын дунджаас дээгүүрт орох үзүүлэлт юм. Бизнесийн байгууллагуудын 40% нь эмэгтэй гүйцэтгэх удирдлагатай. Арилжааны банкнуудын зээлийн 43% нь эмэгтэйчүүдэд олгогдсон байдаг бол нийт зээлгчдийн 57% нь эмэгтэй байна. Голомт банкны нийт бизнесийн зээлтэй харилцагчдын 61% нь эмэгтэй. Голомт банк 2025 онд нийт 1.2 их 80 төгрөгийн зээлийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд олгосон бол олон улсын санхүүгийн корпорац болон Европын сэргээн босгол хөгжлийн банкнаас Голомт банкнд 19.2 сая Америк долларын зээлийн санхүүжилтийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан олголоо. Women өмнөд тохирлын тэмдэг хэрэглэгч байгууллагын тоо 120 хүрлээ. Нийт 14 төрлийн 748 цагийн сургалт хөгжлийн хөтөлбөрт 1100 эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулсан төдийгүй нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагч охид эмэгтэй багш нарт хэмэл оюуны суурь болон агсан төвчний мэдлэг чадварыг олгох зорилгоор 2025 онд AI Actium Asia-тай хамтран ажиллаж AI for Women 100 харьцан 100 хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд тус бүр 100 эмэгтэй сурагч багшийн оюуны хөрөнгө оруулалтыг амжилттай хийлээ. Голомт банкнаас нийгмийн эдийн засагт эерэг нөлөөллийг бий болгох зорилготой She Leads 2026 арга хэмжээг зохион байгуулж байна.